1-р Самуэль 17-р бүлгийг уншвал Давидыг сонгосон Бурхны хүслийг хэлбэрхэн ойлгож болно. 17-р бүлгийн 12-р ишлэлийг хамтдаа харцгаая. Юудад дах Бэтлехемийн Исси гэдэг нэртэй Ефрат хүний хүүгүн нь Давид билээ. Исси 8 хүүгүнтэй байжээ. Тэрээр Саулын үед хөгшин настай болсон байв. Иссийн 3 том хүүгүн Саулыг даган дайнд явжээ. Дайнд явсан 3 хүүгүний ууг нь Илиаб, удаах нь Абинадаб, дараах нь Шамма юм. Давид отхон хүүгүн нь байлаа. 3 том хүн Саулыг дагаж явжээ. Харин Давид Бэтлехемд байгаа эцгийнхээ хоныг хариулахын тулд Саул руу 90 очин байв. Өнөө Филист хүн 40 өдрийн турш өглөө үдэш бүр гарч ирэн өөрийгөө харуулж байлаа. Ах нар нь бүгд дайны талбар руу явж, харин Давид балчир болохоор дайнд явах нас нь болоогүй байж. Тиймдээ ч янз бүрийн зараалт гүйж бас хонио хариулдаг байв. Нэгэн өдөр түүний аав Исси ах нартаа юм аваачиж өгөөд эргэж даалгав. Тийхүү түүнийг тулалдааны талбарт ирэхэд Голиат гих Филистийн жанжин Израилийг маш ихээр доромжилж, Бурхныг ч удаа дараа доромжилж байв. Гэвч бүх хүн түүний үгийг сонссон ч Голиатын сүр хүчнээс айж чичирч байсан болохоос хэн ч Голиатын эсрэг тулалдаж түүнийг эсэргүүцэх зүрх зориг байхгүй байгааг тэр хардаг. Ахмад дайчин Саул хаан хүртэл чичирч Голиаттай тулалдаж зүрхлээгүй. Давидын ах Илиаб, Абинадаб, Шамма нар бүгд айж балмагдаж байв. Тэгэхэд биеийн хүч нь сул дорой байсан ч зүрх сэтгэл нь хамгийн хүчтэй байсан Давид урагш алхан гарав. Боол нь эцгийнхээ хоныг хариулдаг байсан. Арслан юм уу баавга ирээд хонин сүргээс минь хураг авч явахад би сахлаас нь шүүрэн авч амнаас нь хургаа авардаг байсан. Тэр хоцлуулаагүй Филист хүн амьд Бурхны цэргийг шившгэлсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлв. Тэр зоримог шийдэмгий хүслээ хэлж байна. Ийхүү Давид ба Филистийн жанжин Голиатын хооронд тулаан болдог. Чи нүдэнд харагдах зэвсэгтэй над руу ирж байгаач. Би чиний эсрэг чиний нүдэнд харагдахгүй ч амьд түг түмдийн эзний нэрээр эзний элчийн хуваар би чам руу ирж байна. Ингээд Давид Голиат хоёрын хооронд ширүүн тулаан болов. Эцэст нь авраг Голиат гихч жанжинч Давидын гарт ялагдсан байдаг. Үүнээс бидний авч үзэх нэг зүйл бол эдгээр хүмүүс бүгд Бурханд итгэдэг байсан. Саулч Бурханд итгэдэг байсан. Түүний удирдлагын дор байдаг түшмэдүүд ч мөн итгэдэг байв. Нэмж дурдахад тулалдаанд байнга оролцдог байсан тул Ахмад дайчин гэгдэх хэмжээний зоригт дайчид ч олон байсан. Мэдээж Давидын ах нар ч хамт оролцсон. Бид энэ дүр зургийг хараад Бурхан яагаад хүмүүсийн нүдэнд хамгийн сул дорой харагдсан Давидыг сонгоо бол гэж бодох байх. Бурханы сонголтын хим хэмжүүр нь юунд байдаг гэсэн бэ? Зүрх сэтгэл дэх юуг хардаг гэлээ. Бурхан яг үүнийг хийж чадах Давидын зүрх сэтгэлийг харсан. Иймээс энэ үед ч мөн ил харагдах гаднах төрхөөс илүү үл үзэгдэх итгэлийн ертөнцид Бурханыг гисэн чинхүү итгэлтэй байхыг бүгдээс нь хүсээд сургаалаа дуусгая. Баярлалаа.